За сайн байцгаана оюутнуудаа. За функц хязгаар гэсэн хичээлийн тухай хичээл арай. За ер нь хязгаар гэсэн ойлголт нь ер нь юу гэсэн утгатай юм бэ гэдэг энгийн жишээн дээр аваад үзье. Жишээ нь их ширх алин байлаа гэж бодъё л да. Тэрийг нэг хүн идвэл ганцаараа бүтнээр ногдно. 2 хүн байвал тал алим, 4 хүн байвал 4-ний 1 гэх мэтлэн ногдоод байна. За тэгвэл Монгол улс маань одоо тун утгагүй 3 сая иргэнтэй болох ч ингэж төсөөлөх юм бол нэг алимыг 3 сая иргэнтэй хуваалаа гэж бодъё л да. Тэгэхээр та нарт амны төсөөлөл буух байх те. За өөрөөр хэлбэл бараг өчүүхэн бага хэмжээний ногдох. Тэгвэл нэг алимыгаа бид нэр 7 тэрбум хүнд дэлхийн маань 7 тэрбум хүнтэй гэж тооцох юм бол 7 тэрбум хүнд хуваах юм бол бараг юм үлдэхгүй, бараг ногдохгүй гэж хэлж болохоор тийм өчүүхэн багт байгаа. Гэхдээ онлын хувьд бол бага хэмжээний алим ногдно гэсэн үг. За тэгвэл магадгүй 100 тэрбум, 200 тэрбум гэх мэтлээ 900 тэрбум, 999 тэрбум гэх юм бол энд бол нэг ширх алимыг 999 тэрбум хүн хувааж идлээг бол баг юм ногдохгүй буюу 0 ногдож байна. 0 хэсэг ногдож байна гэж үзэж болох нь. Өөрөөр хэлбэл саяны энэ жишээ юу гэсэн юм бэ гэдэг маань ганцхан алим хувааж байгаа жишээ боловч ер нь хязгаар гэж юу юм бэ? Эцэстээ ер нь юунд хүрдэм бэ гэсэн ойлголтыг л хязгаар гэж хэлээд байгаа. Жишээ нь сая бол таны жишээн дээр алим гэсэн функц байлаа. Тэгвэл тэр x гэсэн хувьсагч нь x-ээд байна. Өөрөөр хэлбэл хүний тоо байсан. 1 хүн, 2 хүн, 4 хүн Монголын 3 сая иргэн дэлхийн 7 тэрбум хүн гэх мэтлэн x-ээд байна гэдэг маань x гэсэн хувьсагч маань авах утга нь улам x-ч байна гэсэн үг. За тэгвэл одоо бид нэр функцийн хязгаар гэдэг хичээлийг бол үзье. За эхлээд онлын хэсгээ явъя. За тодорхойлт. За хичнээнч баг эпсилон гэсэн тэгээс их буюу эерэг тоо авахд энэ нь нэг n гэсэн эпсилонгоос хамаарсан дугаарууд дээр x n дараалаас асан a-гийн модуль нь абсолют утгаараа эпсилонгоос бага тэнцэтгэл биш үргэлж бэлэгж байх тийм нэг n дугаар олдож байвал тэр a тоог x1 x2 гэх мэтлээ x n дарааллын хязгаар гэж нэрлээд за лимит x n тэнцүү лимит n хязгааргүй руу тэмүүлэх үед x n дарааллын x n тэнцүү a гэж тэмдэглээд байгаа. Энэ үгс юм бэ гэхээр x n дараалал маань саяны жишээн дээр авч үзэхдээ бол дарааллын хувьд бол n x-д байх тусам хязгааргүй руу x-ж явах тусам нэг a гэсэн тоо руу тэмүүлж гэсэн. За саяны бидний энгийн жишээнд үзсэн жишээн дээр болохоор хүнийхэн тоо хязгааргүй их болж байгаа. Ихсэх тусам нэг алим гэсэн функц маань нэг хүнд ногдох нь бол үндсэндээ 0 болж хуурж ирсэн. Тэр a гэсэн тооны жоронд бол манай бодлогын хувьд саяны жишээн дээр бол 0 гэсэн тоо байжээ гэсэн үг. xn гэсэн дарааллын хувьд бол алим гэсэн функц алим гэсэн дараалал маань орж иж байна гэсэн үг. За дурын бага эпсилон гэсэн эерэг тоо авахд x-с асхан a нь абсолют утгаараа дельтагаас бага тэнцэтгэл биш хангах бүх x-ийн хувьд f от x-с асхан a энэ эпсилонгоос бага гэсэн тэнцэтгэл биш билж байхаар тийм нэг эпсилонгоос хамаарсан дельта гэсэн тоо олдвол a тоог функцийн x нь a руу тэмүүлэх үеийн хязгаар гэж нэрлэж байгаа. Үндсэндээ юу вэ гэхээр дараалттайгаа төстэй тодорхойлогдож байгааг анхаарах хэрэгтэй. За жишээ нь энийг бол юу гэсэн гэхээр энэ f от x гэсэн функц маань x-с хамаарсан функцийн x нь a руу тэмүүлэх үеийн хязгаар нь том a гэсэн. Том a гэдэг маань нэг тоо байна гэсэн үг. Гэж нэрлэдэг гэж байна. За хэрвээ лимит x нь a руу тэмүүлэх үед альфа от x гэсэн функц байлаа. A руу тэмүүлэх энэ 0-тэй тэнцүү байх юм бол альфа от x-ийг функцийг болохоор багасж багасдаггүй хэмжигдэх юм гэж байна. Өөрөөр хэлбэл a гэсэн тоо руу тэмүүлэхэд за энэ альфа от x гэсэн функцийн хязгаар нийцсэн дүндээ 0
гарч байх юм бол энийг бол багасч барагдчихгүй хэмжигдв. За энэ даа гэж байгаа нь ямар нэгэн тоо гэдгийг анхаарах хэрэгтэй. Нэмэх хязгааргүйгээс ялгаатай байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. За багасч барагдчихгүй бага альфа бета гэсэн хоёр хэмжигдэхүүний хувьд болохоор альфа x-ийг хуваах нь бета x-ийн лимит x нь 10 тэмүүлгийн хязгаар нь нэгтэй тэнцүү байвал эдгээрийг эквивалент буюу энэ чацуу хэмжигдэхүүнүүд гээд энийг бол үндсэндээ ойролцоогоор тэнцүү гэж үзэж болох нэ. За багасч барагдчихгүй хэмжигдэхүүн үйл өөрөөр хэлбэл альфа x-ийг бета x-т харьцуулсан харьцааны x нь 10 тэмүүлэх үед хязгаар бол энэ хоёр тэнцүү нэг гарч байгаа үед. За гэж. За тэгэхээр хүндөвтөр бодлогыг бодохдоо бид нэр x нь тэг рүү тэмүүлж явах үед юм уу дараах илэрхийлийг авч үзэх юм бол арай тухайн бодлого маань маш хялбар болж өгдөг гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь x нь тэг рүү тэмүүлж байгаа үед болохоор за синус x нь ойролцоогоор x-тэй тэнцүү байдаг гэсэн. Тэгэхээр хэрв тухайн функц хязгаар x нь тэг рүү тэмүүлж тэг гэсэн тоороо тэмүүлж байгаа үед за синус x гэсэн илэрхийллийг x-ээр солиход бол асуудалгүй гэсэн үг. Ойролцоогоор тэнцүү учраас. За мөн адилхан танк x-ээр илэрхийлж болох нь байна. Arc sinus-ыг x-ээр сольж болох нь байна. Arc tangent-ыг мөн адил x-ээр сольж. За натурал логарифм 1 дээр нэмэх x гэсэн илэрхийллийг x-ээр сольж болохыг мэддэг байх дээр нь тухайн бодлогыг хөнгөн аргаар бодох боломжтой гэсэн үг байна. За тэгэхээр энэ f(x) функц g(x) гэсэн функцийн хязгаарууд оршин байвал гэж байна. За хэрвээ оршин байхгүй бол энэ тухайн асуудал яригдахгүй гэсэн үг. За энэ хязгаарууд оршин байна гэдэг нь тодорхой нэг тоо байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь нэмэх хязгааргүй, хасах хязгааргүй бол тодорхой нэг тоо буюу хязгаар биш гэдгийг анхаарах хэрэгтэй. За ийм байгаа үед за f(x), g(x) функцийн хязгаарууд оршин байгаа үед тэдгээрийн нийлбэрийн хязгаарыг хэрхэн олох вэ гэхээр тусынх нь хязгаарыг олоод хооронд нэмсэнтэй тэнцүү. За үржүүрийн хязгаар гэхээр тусын хязгаарыг олоод мөн адилхан үржүүлсэнтэй тэнцүү. За nog дүрийн хязгаарыг болохоор за хэрв шууд хязгаар шилжихэд энэ хуваар нь өөр тэг үж болохгүй. Өөрөөр хэлбэл g(x) функцийн x нь 10 тэмүүлэх хязгаар нь 0-оос ялгаатай үед хязгаар шилжиж болно гэсэн үг. За үүнээс гадна математик 1-р гамшигт хязгаар гэж алдарсан ийм теорем байдаг. Жишээ нь лимит за синус x-ийг хуваах x нь тэг рүү тэмүүлэх хязгаар нь нэгтэй тэнцүү гэсэн юм байна. За энэ 1-р гамшигт хязгаарын баталгаа нь болохоор 3 дарааллын теорем гэсэн теорем дээр тулгуурладаг. Зарим тохиолдолд уг теоремыг 3 сэргийлэгчийн тухай теорем гэж бас нэрлэгдэх теоремоор баталж гаргадаг. За 2-р гамшигт хязгаар байна. За x нь хязгааргүй рүү тэмүүлэх үед 1 дээр нэмэх 1 хуваах x-ийн x зэрэг нь ойролцоогоор y гэсэн тоотой тэнцүү байдаг. За y гэдэг тоо маань 271-82 гэх мэтлэн төсөөлгөөрүүлсэн иррационалтай байгаа. За энэ y гэсэн тоог анх Леонард Эйлер математикч гарч ирсэн учраас түүний нэрийг алдаршуулахын тулд Эйлер гэсэн нэрний эхний y үсгээр тэмдэглэдэг болсон байгаа. За үүнийг бол 2-р гамшигт хязгаар гэж байгаа. За тэгэхээр үүнтэй төстэй байдлаар юу гэхээр за эдгээр хялбар илэрхийллүүдийг тогтоож авснаар тухайн бодлого илүү хялбар бодогдох хэрэгтэй байх нэ. Жишээ нь натурал логарифм 1 дээр нэмэх x гэдэг маань ойролцоогоор x учраас x-ийг x тарьцуулахаар 1 гарч байгаа. За энэ илэрхийлэл маань үндсэндээ натурал логарифм а гэсэн илэрхийлэлтэй тэнцүү байдаг байх нэ.
За одоо тэгвэл эдгээрийг бид нэр жишээ бодлого дээр хэрхэн авч үзэх вэ гэдэг үзье. За жишээ нь x-ийн кубээс хасах x квадрат хасах нь x нэмэх нь гэсэн хуваах нь x-ийн куб дээр нэмэх x квадрат хасах нь x нэмэх нь гэсэн хязгаарыг бодоо гэж байна. Хэрвээ шууд хязгаар шилжих юм бол x 1 рүү тэмүүлэхэд бол x-ийн орн 0 гэсэн 1 гэсэн тог орлуулна гэсэн үг. Тэгэхээр хүртүрэнч 0, хуваарьч 0 буюу 0-ыг хуваах 0 хэлбэрийн тодорхойгүй илэрхийлж байгаа. Учир нь юу юм гэхээр утгагүй гарч байгаа. Хүртүр хуваарь нь хоёулаа дэг гарч байгаа учраас энийг тодорхойгүй илэрхийлж байгаа. За ийм учраас шууд хязгаар шилжиж болохгүй. Хязгаар шилжинэ гэдэг маань хувьсгчийн оронд уг утгыг орлуулахыг хэлээд байгаа. Ийм үед яах вэ гэхээр бид нар ямар нэгэн арга хэрэглэх хэрэгтэй гэсэн. За тэгэхээр энэ бодлого дээр яасан гэхээр эхний хоёрыг илэрхийл хоёр тоогоо бид бүлэглээд артлын хоёроо бүлгэлсэн байна. За эндээс ерөнхий үржигдгүү x квадратыг гаргахаар x-ээс хасах нэг артлын хэсэг нь хасах тэмдэгтэй хаалтанд оруулахаар ийм болж хувирж байна гэсэн үг. За мөн адилхан хуваарийг ингээд хялбарчлаа. Эндээс ерөнхий үржигдгүүн гаргахаар үржигдгүүн болгон задлахад ийм болж хувирж байна. Эндээс хуваарийг 0 болгоод байгаа зүйл өөрөөр хэлбэл утгагүй болгоод байгаа илэрхийлэл буюу x-ээс хасах нэгийг хураахаар манай үлдсэн илэрхийлэл маань x-ээс хасах нэг болж гарч ирж байгаа гэсэн үг. Одоо эндээс хязгаар шилжихэд x-ийн орны тавихаар 2-ыг 0-ыг хуваах 2 буюу 0 гэсэн тодорхойгүй байдлаас гарч чадсан байна гэсэн үг. Ийм шууд хязгаар шилжиж болно гэсэн үг байна. За дараагийн хязгаарыг өгөө. За тэгэхээр энэ илэрхийлэлд болохоор саяны шууд хязгаар шилжих юм бол x нь хязгааргүй рүү тэмүүлж байгаа. Тэгээ хязгааргүй рүү тэмүүлж гэдэг нь нэгсэнхээр маш их тоороо тэмүүлэхээр шууд хязгаар шилжих юм бол хязгааргүй хуваах хязгааргүй гэсэн бас тодорхойгүй илэрхийлэл үүсэж байгаа. Тодорхойгүй илэрхийлэл гэдэг нь яг нэг тийм тоо биш учраас тодорхойгүй гэж хэлээд байгаа. За тэгэхээр ийм төрлийн хязгаарыг ялангуяа x нь хязгааргүй рүү тэмүүлсэн ийм хязгаарыг бодохдоо хамгийн ахмад зэрэг гэж хэлээд байгаа. За ахмад зэрэг гэдэг нь үнэхээр энэ x гэсэн хувьсгчийн хамгийн их зэрэгт нь хуваахыг болохоор ахмад зэрэг гэж хэлээд байна. За тэгэхээр манай энэ бодлогын хувьд хүртүр хуваарийн хамгийн их зэрэг нь гэхээр x-ийн 3 зэрэг байгаа учраас бүх гишүүдийг нь x-ийн кубт буюу ахмад зэрэгт нь хуваая. За тэгэхээр манай илэрхийлэл маань эхнийх нь бол 3 дээр нэмэх нь 2-ыг хуваах x, нэмэх нь 3-ыг хуваах x квадрат, нэмэх нь 4-ыг хуваах x куб хуваах нь ийм болж хувирч байна. За тэгэхээр хязгаар шилжихээр x нь хязгааргүй учраас 3 ширхэг алимыг хязгааргүй юмд хуваалаа гэхээр хязгааргүй юмд хуваалаа гэдэг маань энэ маань 0 гэсэн үг. За мэдээж бусд нь тийг болж хувирна. Инхээр 3-ыг хуваах нь 4 буюу энэ функц хязгаар 4-ний 3 гэсэн тоороо тэмүүлэх нэ гэсэн үг байна. За дараагийн илэрхийлмэ. За x нь тэгрүү тэмүүлж байгаа үед синус 4x-ийг хуваах нь язгуур дээр x дээр нэмэх нь 4 хасах нь 2 гэсэн хязгаар байна. За мэдээж а гэсэн тооны хувьд бол тэг гэсэн утга харагдаж байна. Шууд хязгаар шилжихээр тэг дээр нэмэх нь 4 гэдгээс язгуур авахаар 2 гарч ирнэ. 2-оос 2-ыг хасгаар 0 буюу хуваарь маань тэг гэсэн утгыг аваад байгаа учраас шууд хязгаар шилжиж болохгүй гэсэн үг. За ийм үед хосмог гэж нэрлэгдэх өөрөөр хэлбэл хуваарьд байгаа энэ язгуур доор илэрхийллийн годын тэмдгийн эсрэгээр сольсныг уг илэрхийллийн хосмог гэж хэлээд байгаа. Жишээ нь үүний хосмог гэхээр голын энэ хасах тэмдгийг энд нэмэх ингэж сольсныг болохоор хосмог гэж ойлгоод байна. За тэгэхээр энгийн бутраан хүртүр хуваарийг ямар нэгэн ижил тоогоор үржүүлэхэд бутраан чанар өөрчлөгдөхгүй. За ийм учраас хүртүр хуваарийг адилхан хосмогоор үржүүлэх хэрэгтэй. Хэрв энэ хоёр маань хүртүр хуваар маань адилхан тоо байж чадахгүй энэ болохоор байж чадахгүй энэ чанар хадгалагдахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. За тэгэхээр хязгаар шилжихээр ингээ хүртүр хуваарийг хосмогоор үржүүлээ бичлээ.
Эндээс хуваар маань юу болох вэ гэхээр А-гаас хасах нь Б, А дээр нөхөн Б буюу үржүүлэхийн хураангуй томьёоны 3 дугаар томьёо ёсоор задрахаар X дээр нөхөн 4-өөс хасах нь 4 буюу хасах 4 нэмэх 4 нь хураагдаад бусдаад X гэсэн илэрхийлж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл манайх синус 4x-ийг хуваах нь Y-гээс үрждэг нь язгуурдаар X дээр нөхөн 4 нэмэх нь 2 гэсэн энэ үржүүрийн хязгаар болж хувирж байна. Тэгэхээр нөө үржүүрийн дүрмэн дээр тодорхойлогдсоноор тус бүрийн хязгаар болох хэвээр. За тэгэхээр энийг 4-ийн тоо гэж үзээд 4-ийн тоо байна гэж. Бид нэр яг чинь 1 дээр гамшигт хязгаар гэсэн хязгаарыг ашиглаж байна. Тэгээ үржих нь 4-өөр үржүүлээд гэж байгаа. Тэгэхээр артлын синус 4x-ийг хуваах нь 4x-ийн хязгаар 1 байгаа. X нь тэг рүү тэмүүлж байж 4-ийг 1-ээр үржихээр 4. За артлынх нь тэг рүү тэмүүлж байгаа үед 0 дээр нөхөн 4 гэдэг чинь 4 язгуур авлаа. 2 дээр 2-ыг нэмлээ 4. Ингээ эцсийн дүндээ бол 4-ийг 4 үржихээр 16 гэсэн хязгаар гарч байна гэсэн үг. За дараагийн хязгаар байна. За энэ хязгаарыг бодохдоо шууд хязгаар шилжих юм бол нэгийн хязгааргүй гэсэн юм тодорхойгүй хэлбэр шилжиж байгаа. Ер нь тодорхойгүй байдлыг тайлахын тулд ямар нэгэн хувиргалт хийж боддог гэдгийг анхаарах хэрэгтэй. За тэгэхээр энэ илэрхийлээ бид нэр өөрөөр хэлбэл хүртүүрээ хасах нэг дээр нэмэх нь 5 гэд хувиргачихж байгаа. За тэгэхээр эндээс яасан гэхээр энэ маань 3x-ээс хасах 1-ийг хуваах нь 3x-ээс хасах 1 гэдэг маань 1 болж хувирна. Нэмдэг нь 5-ыг хуваах нь 3x-ээс хасах 1-ийг x зэрэг хувиргаж байгаа. За үүнийхээ дараа бид нар яасан юм бэ гэхээр энэ x зэрэг гэдгийг ингээд илэрхийлчихэж байгаа. Учир нь юу юм бэ гэхээр энэ 3x-ээс хасах 1-тэй хураагдлаа. Энэ 5-та хураагдахаар манай x зэрэг гэдэг анхны илэрхийлэл нь гарч ирэх хэвээр. Гэхдээ эндээс яг чухам яагаад ингэж сонгож авч байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Энд бол хүртээр хуваарийн бид нэр 2 дугаар онцлог хязгаар ашиглах гэж байгаа учраас энд байгаа илэрхийлэл маань энд байгааг эхний хэмжээнд бол ингээ автоматар сонгочих хэрэгтэй. Тэгээд хураагдсан зүйл нь манай энэ зэрэг нь ийм гарч ирэх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. За ингээд 2 дугаар онцлог хязгаарын ёсоор Y-ийн 3.5% зэрэг болно гэсэн үг. За дараагийн жишээнд анхаарлаа хандуулъя. За тэгэхээр x нь тэг рүү тэмүүлж байгаа үед натурал логарифм 1 дээр нэмэх синус x хуваах нь y-ийн 3x-ээс хасах 1 гэсэн хязгаарыг бодоо гэж. За тэгэхээр энэ дээр шууд бодоход бол нэлийн төвөгтэй бодогдно. Тэгэхээр бид нэр энэ ойролцоогоор эквивалент утгаар солих юм бол x нь тэг рүү тэмүүлж байгаа үед учраас бид нэр өмнөх жишээн дээр үзсэн x нь тэг рүү тэмүүлж байгаа үед болохоор багсаж барагдчих юм жигдэг. Эцсийн дүндээ маш бага учраас зөрөө баг гарахгүй гэсэн үг. Инхээр синус x-ийг x-ээр солилоо. Тэгэхээр чи өөрөөр хэлбэл манайх илэрхийлэл маань энэ хүртэр маань натурал логарифм 1 дээр нэмэх нь y-ээс хуваах нь энэ гэсэн үг. За энэ x нь натурал логарифм 1 дээр нэмэх x-ийг хуваах нь x нь тэг рүү тэмүүлэх үед болохоор нэгтэй тэнцүү байдгийг ашиглах юм бол манай илэрхийлэл маань им болж хувирж байна. Жишээ нь эндээс бид нар ийм хургалт хийсэн. Эндээс синус x-тэй хураагдлаа. За энэ 3 нь 3-таа хураагдлаа. X нь x-тэй хураагдлаа гэж тооцоол манай анхны илэрхийлэл гарч иж байгаа. Бид нар яах гэж ингэж хувирж байгаа гэхээр тухайн 1 бол 2 дугаар гавшигт хязгаарыг ашиглаж иж өөрөөр хэлбэл хялбар байдлаар бодох гэж энэ хургалтыг хийж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. За ингээд манай илэрхийллүүд маань ийм болчлаа. За тэгэхээр синус x маань ойролцоогоор y-ээс байдаг. Натурал логарифм 1 дээр нэмэх синус x маань. За энэ илэрхийлэл маань хоорондоо хаврагдаад адил чанартай хургалтаар солих юм бол 1 болж хувирна. За энэ синус x-ийг хуваах x гэдэг маань 1 дээр гамшигт хязгаар учраас 1 гэсэн үг.
За эндээс за 3-1 гэсэн тогтмол 5 байна. Тэр 5 маань хэвэнтэй байна. Учир нь үнэхээр эндээс гарч тэр зүйл нь 3-1 маань эндээс гарчиж байгаа учраас энэ хувиралтаас гарчиж байгаа. За дараа нь дараач илэрхийлэл гэдэг юм нөө y-ийн ax-ээс хасах нь ax зэрэгээс хасах нь нэг хуваах нь ax зэрэг гэдэг юм байна. ax-тэй тэнцүү байдаг гэдгийг ашиглах юм бол эндээс эн чинь 3x гарчин гэсэн үг. 3x-ийг 3x товоо гарчин 1 гэсэн үг. Эндээс эдгээр тоонууд үржүр гэдэг бол 3-1 гэсэн ийм гарчиж байна гэсэн үг байна. За сүүлийн жишээнд анхаарлаа хандуулъя. За арксинус x-ийг хуваах нь язгуурдаар 1-ээс хасах x-ийн квадратыг хуваадаг нь натурал логарифм 1-ээс хасах x гэсэн хязгаарыг бодоо гэж байна. За тэгэхээр x нь тэг рүү тэмүүлж байгаа үед учраас багасаж барагдчихгүй хэмжигдэх гэсэн үг. Эндээс адил чанартай урвалтаар солих юм бол натурал логарифм 1-ээс хасах x гэдэг нь ойролцоогоор хасах x-тэй тэнцвэ. За арк синус x гэдэг нь ойролцоогоор x-тэй тэнцвэдэг учраас x гэсэн аргументийн оронд байгаа утгатай ойролцоогоор тэнцвэ. Ингээ хязгаар шилжих юм бол арк синусийн хооронд ингэж үчигдэн энэний оронд ингэж үчигдэх юм бол урагтахаар энэ хасах x энэ x-тэй хорогдлаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл 1 квадрат энэ язгуурдаар 1-ээс хасах x-ийн квадратыг хуваах нь хасах 1 гэсэн илэрхийлэл болж байна. Шууд хязгаар шилжихэд энэ маань 0 болчихно. Язгуурдаар 1 гэдэг нь 1 гарна. 1-ийг 1 хуваалаа 1. 1-ийг хасах 1 хуваалаа ингээ хасах 1 гэсэн хязгаар гарч байна гэсэн үг. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.